That government of the people, by the people, for the people. Да здравствует мир между народами. Урд минь Монголын уудам хад, хойно минь Монголын хүчрхэг их мордчлог байваа. Хүн төрлөختөн сүүлийн 80 гаруй жилийн турш цор ганц долларын дүрмээр тоглож эхэлсэн. Америкийн нэгдсэн улсын доллар нь дэлхийн банк санхүү, худалдаа 8, авт газрын тос, зээл гэх мэтээр бүх зүйлийг хооронд нь холбосон ноёрхогч юм. Гэвч сүүлийн жилүүдэд Америк долларын эсрэг цоо шин фронт маш хүчтэйгээр нээгдэж байгаа нь BRICS. Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африк зэрэг 5 улсын анхлан байгуулсан уг эвслэн өдгөө цар хүрээгээ улам төвч гишүүн орнуудаа нэмсээр байна. Яг одоогийн байдлаар BRICS-ийн эвсэлд дэлхийн хүн амын 45% болон дэлхийн нийт газрын тосны нөөцийн 60 орчим хувь нь шууд харьяалагдаж байгаа. Мөн тэдний гишүүн орнуудыг нэгтгэж буй хамгийн гол үзэл санаа нь долларын ноёрхлыг төгсгөх явдал юм. Тэгэхээр хэрвээ BRICS долларыг ялвал юу болох вэ? Америкийн эдийн засгийн зэвсэг нуран унаж, дэлхийн санхүүгийн төв солигдох уу? Эсвэл дэлхийн шинэ дэг журамд төгсгөл тохиож, дэлхийн гариг валютаараа 2 хуваагдах уу? Энэ бол ердийн нэг асуулт гэхээсээ илүүтэйгээр дэлхийн улс төр геополитикийн маш том тулаан юм. Энэ бүхэн нь эрх мэдлийн шинэ хуваарлалт буюу цусгүйгээр өрнөж буй валютын дайн. Тэгэхээр манай хамтран ажиллагч байгууллага авторг нь хууль зүйн тавч байгаа та бүхэн танилцуулж байна. За зарим нэг нь бол хэдийнэ танил болсон гэдэгт бол бүрэн итгэлтэй байгаа. За иймээс хэрвээ танд болон таны аж ахуй нэгжид ямар нэгэн байдлаар хууль эрх зүйн зөвлөмж туслалцаа хэрэг болвол авторганд хандаарай. Өнөөдрийн дэлхийн ертөнцид доллар бол ердийн нэгэн мөнгөн дэвсгэрт бус, харин эрх мэдэл, итгэлцэл, зэвсэг болон хувраад байгаа. Тэгвэл ихэнд асуух хамгийн чухал асуулт бол доллар хэрхэн дэлхийн ноёрхогч болсон бэ? Дэлхийн 2 дугаар дайны дараагаар Америкийн нэгдсэн улс дэлхийн хамгийн баян, хамгийн өндөр хөгжсөн аж үйлдвэрлэлтэй улс болон хувирсан. Тухайн үед дэлхийн 44 орны төлөөлөгчид Америкийн нэгдсэн улсын Нью Хэмпшир мужийн Бреттон Вудс хэмээх хотод цуглаж, олон улсын эдийн засгийн тогтолцооны шинэ загварыг хамтран байгуулсан юм. Товчхондоо тэнд ямар шийдвэр гарсан бэ гэвэл дэлхийн бүх валютууд доллартай холбогдно, доллар харин авттай холбогдно гэх шийдвэр байв. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл дэлхийн бүх валют доллараар дамжин үнэлэгдэнэ гэсэн үг. Америкийн нэгдсэн улс автны нөөцөөрөө бүхнийг баталгаажуулж байсан учраас хүн бүхэн долларт итгэхээс өөр арга байсангүй. Ингээд 1945 оноос хойш доллар нь дэлхийн худалдааны үндсэн хэл болон хувирав. Олон улсын валютын сан, дэлхийн банк, SWIFT зэрэг бүх санхүүгийн байгууллагуудыг Америкийн нэгдсэн улсын санаачлагаар байгуулсан нь долларын системийн бүтцийг бүрэн угсарсан явдал байв. Гэтэл 1971 онд нэгэн чухал үйл явдал болсон нь тухайн үеийн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Ричард Никсон Америк доллар авт хоёрын холбоог тасалсан явдал байв. Учир нь Америкийн нэгдсэн улс хэд их мөнгө хэвлэж байсан тул тэр их долларыг автаар баталгаажуулах боломжгүй болж хувирав. Гэвч хамгийн сонирхолтой нь онлын хувьд уг явдлын дараагаар долларын ноёрхол унах ёстой байсан боловч эсвэргээрээ улам баталгаажсан байдаг. Учир нь тухайн үед Америкийн нэгдсэн улс нь дэлхийн хамгийн том эдийн засагтай улс байснаас гадна долларыг автнаас салгасан ч доллар газрын тостой шууд уялдсан систем нэгэнт бий болоод байв. Тухайн үед Сауди Араб нь Америкийн нэгдсэн улстай нууц гэрээ байгуулснаар газрын тосыг зөвхөн доллараар арилждаг болгосон байв. Иймд газрын тос авахыг хүссэн улсууд эхлээд Америк доллар худалдан авч тэр доллараараа нефть авахаас өөр аргагүй болов. Ингэснээр дэлхийн ертөнц эргээд долларын хамааралтай хэвээр үлдсэн юм. Улмаар 21-р зуун гарах үед доллар нь улам бүр чангарсаар дэлхийн нийт валютын нөөцийн 60%, олон улсын төлбөр тооцооны 80%, дэлхийн нийт өрийн 90%-ийг бүрдүүлэх болов. Нэг ёсондоо бол долларын системийг Америкийн нэгдсэн улс зогсоосон тохиолдолд дэлхийн бараг бүх банкны гүйлгээ, зээл болон цаашлаад өргөн хэрэглээний бараанууд гасвалтанд орно гэсэн үг. Ийхүү дэлхийн өнөөдөр Америкийн нэгдсэн улсын дотоодын мөнгө буюу доллароос бүрэн хамааралтай болон хувирсан юм. Гэтэл сүүлийн жилүүдэд BRICS-ийн улс орнууд долларын хамаарлаас гарахын тулд хамтарсан эдийн засгийн эвсэл байгуулах болов. Энэ эвсэлд 2024 онд Сауди Араб, Египт, Иран, Этиоп зэрэг улсууд шинээр нэмэгдэж эвслийн байр суурийг улам хүчрхэгжүүлв. Тэд яагаад долларын ноёрхлын эсрэг тэмцэж эхэлсэн бэ гэхээр
Америкийн нэгдсэн улсын доллар нь зөвхөн мөнгө биш, захиргааталтын хэрэгсэл, зэвсэг болон хувирсан учраас улс орнууд долларын хамаарлаас гарах гэж зүтгэж эхлэв. Яагаад зэвсэг болсон бэ гэж үзэж байна вэ гэвэл Оросыг SWIFT системээс хассан явдал нь Орос улсын үндэсний аюулгүй байдалд шууд занал хийх учруулж эдийн засгийн системийг нь нурааж болсошгүй байдалд хүргэсэн. Мөн Иранд эдийн засгийн хориг тавьж хятадын компаниудын хөрөнгийг зарцааж Венесуэл, Куб, Африк дахь олон улс орнуудын нөөцүүдийг Америкийн нэгдсэн улс долларын ноёрхлын ачаар хуран авсан юм. Нэг ёсондоо бол Америкийн нэгдсэн улс нь доллараар дамжуулж санхүүгийн хяналтаа дэлхийд даяар хэрэгжүүлэх болсон. Энэ нь эрх мэдлийн шударга бус байдлыг бий болгосон учраас БРИКС-ийн орнууд долларын эсрэг эв санааны нэгдэл байгуулжээ. БРИКС-ийн зүгээс долларын эсрэг хэд хэдэн цохилт өгөхүйц ноцтой алхам хийсэн тодорхой харагддаг. Тухайлбал 2014 онд Шанхай хотод төвтэй БРИКС-ийн орнуудын шинэ хөгжлийн банкыг байгуулав. Энэ банк нь дэлхийн банк олон улсын валютын сангуудаас ангид байж өөрийн санхүүгийн их усрээр гишүүн орнуудаа дэмжих зорилготой байгуулагдав. Мөн БРИКС-ийн орнууд өөр хоорондоо худалдаа хийхдээ доллараар бус үндэсний валютуудаа ашиглаж эхэлсэн. Тухайлбал Орос хятадын худалдааны 90% нь өнөөдөр юан болон рублээр дамжуулан хийгдэж байна. Мөн яг энэ цаг мөчид БРИКС-ийн орнууд SWIFT-ийг орлохуйц өөрийн гэсэн төлбөрийн сүдчээ дижитал валютын платформыг бүтээж байгаа. Энэ нь мэдээж Америкийн нэгдсэн улсын хяналтаас бүрэн гарахын тулд хийж байгаа ажил. Улмаар 2023 онд БРИКС-ийн орнуудын дотор БРИКС-ийн тусдаа шинэ валют гаргах санаа анх хүчтэй яригдж эхэлсэн. Тэд уг шинэ валютаа авт болон газрын тус, газрын ховор зэрэг бодит нөөцөөр баталгаажуулахар төлөвлөж байгаа бөгөөд өнөөдөр хараахан эцсийн байдлаар ажил хэрэг болоогүй хэвээр байна. Гэхдээ БРИКС-ийн дотоодод олон том асуудлууд байгаа. БРИКС-ийн гишүүн орнууд ерөнхийн нэг том зорилго нэгтэй боловч тэдний хооронд ялгаатай байдлууд дэндүү их. Тухайлбал Хятад энэтхэг хоёр хэлийн маргаантай, Орос энэтхэгийн геополитик эрс ялгаатай, Сауди Араб, Иран хоёр шашин болон үзэл сурталаараа ялгаатай, өөр хоорондоо тогтмол өрсөлддөг гэх мэтээр гишүүн орнуудын дотор зовлон их бий. Гэхдээ 2023 оны байдлаар гэхэд БРИКС-ийн орнуудын хоорондын худалдааны 37% нь доллар бус өөр валютаар хийгдсэн гэх судалгаа байгаа бөгөөд энэ хувь жил ирэх тусам өссөөр байх болно. Мөн тэд дижитал юан, дижитал рубль туршиж үзээд эхэлчихсэн байгаа. Өөрөөр хэлбэл санхүүгийн дай нэгэнт ихэрчгсэн гэсэн үг. Тэгэхээр хамгийн том асуулт бол энэ дайнд БРИКС ялбал дэлхийн ертөнц хэрхэн өөрчлөгдөх вэ гэх асуулт юм. Өнөөдөр дэлхийд дахинаа хийгдэж буй худалдаа болон гадаад валютын нөөцөд эзлэх долларын хувь буурах тусам доллар эргээд итгэлцлийн хүчээ алдаж эхэлнэ. Үүнийг хэрхэн шийдэх вэ гэвэл Америкийн нэгдсэн улс илүү их мөнгө хэвлэх байдлаар шийднэ. Үүнээс болоод дэлхийд даяар инфляц нэмэгдэж хамгийн гол нь Америкийн нэгдсэн улсын өрийн хүү өснө. Америкийн нэгдсэн улс хүчээ алдаж эхэлнэ гэсэн үг. Өнөөдөр Америкийн нэгдсэн улсын хувьд доллар хэвлэх байдлаар дэлхийн бүхий л бараа болон баялагийг шууд худалдан авдаг. Энэ байдал харин алдагдаж эхэлнэ гэсэн үг. Мөн 1972 оноос хойш дэлхийн газрын тосыг зөвхөн доллараар арилждаг систем тогтоод байсан талаар түрүүн хэлсэн. Үүнийг олон улсад петродоллар систем хэмээн нэрлэдэг. Гэвч өнөөдөр газрын тосны салбарт дэлхийд толгой зөгтөг Сауди Араб, Иран, Орос зэрэг улсууд бүгд БРИКС-ийн гишүүн орнууд болов. Мөн Венесуэл гэсэн цагаа тулсан мөчид БРИКС-ийн талд зогсох нь тодорхой. Тэгвэл эдгээр орнууд өөр хоорондоо газрын тосыг юан, рубль эсвэл БРИКС-ийн удахгүй гаргахаараа төлөвлөж байгаа шинэ валютаар арилжиж эхэлбэл долларын эргэлт огцон буурч долларын ханшид маш том савлгаан үүснэ. Газрын тос бол дэлхийн гаригийн цусал гэсэн үг. Харин энэ цус доллараар бус өөр валютаар урсах цаг ирж магадгүй болоод байна. Мөн БРИКС-ийн гаргаж магадгүй шинэ валютын хамгийн том давуу тал нь үнэхээр БРИКС-ийн орнууд санал нэгдэж тохиролцож чадсан тохиолдолд тэр нь маш хүчтэй валют болох болно. Доллар өнөөдөр дан ганц итгэлцэл дээр шахуу тогтож байгаа бол БРИКС-ийн валют байгалийн нөөц, байгалийн баялаг буюу бодит зүйлс дээр тулгуурлана гэсэн үг. Мэдээж хэрэг Америкийн нэгдсэн улс энэ бүхнийг зүгээр хараад суухгүй. Америкийн нэгдсэн улсын хамгийн хүчрхэг зэвсэг бол яг энэ цаг үед цөмийн зэвсэг бус харин доллар өөрөө байсаар байна. Тиймээс БРИКС-ийг бүтэлгүйтүүлэхийн тулд Америкийн нэгдсэн улсын зүгээс зөөлөндөө эхлүүлэх нь тодорхой. Тухайлбал БРИКС-ийн валютыг ашигласан улс орнуудыг SWIFT-ээс хасах байдлаар дарамт шахалт үзүүлэх, тэдгээр улсуудын импорт болон экспортын орчинд дарамт үүсгэх, БРИКС-ийн валюттай холбоотой компаниудыг хар жагсаалтанд оруулж хөрөнгө оруулалтын орчныг нь устгах,
Эцэст нь мэдээж хэрэг суртал ухуулга буюу BRICS-ийн валют нь найдваргүй дэлхийд аюултай гэх мэт үзэл санааг маш хүчтэйгээр түгээн дэлгэрүүлж таарна. Энэ бүхэн нь буундуу гаргадаггүй орчин буюу эдийн засгийн орчинд өрнөхтэй юм. BRICS-ийн уг систем хэрэгжиж эхэлбэл хөгжиж буй орнууд эндээс хамгийн их ашиг хүртэнэ. Мэдээж хэрэг тэд Америк нэгдсэн улсын зээл долларын өрөөс хамаарахгүйгээр шин төрлийн хөрөнгө оруулалт татах сувг нээгдэнэ гэсэн үг. BRICS-ийн банк, BRICS-ийн хөнгөлөлттэй зээл, авто газрын тосоор баталгаажсан шинэ валют нь 3 дахь ертөнцийн улс орнуудад цоо шин амьсгаа авах боломж авчирна. Цаашлаад дэлхийн хүчний төв Азийн орнуудад ялангуяа Хятад, Энэтхэг Орос улсууд руу төвлөрч, эдгээр улсуудад дэлхийн санхүүгийн шин төвөд болон гарч ирнэ. Харин Европ, Латин Америк, Африкийн улс орнууд аль блок руу нэгдэхээ тухайн үед сонгох шаардлагатай болно. Тэгэхээр Эхлэл группийн зүгээс Дашчойлын хийдийн хажуухан тавд Сүхбаатар талбайгаас 800 метрийн зайд Monastery Tower хэмээх орон сууцны төслийг бол хэрэгжүүлж байгаа юм байна. За хотын төвд байршил сайтай газарт үл хөдлөх хайж байгаа хэн бүхэнд туйлын хэрэгцээтэй төсөл гэдэг нь ойлгомжтой харагдаж байна. За энэхүү бизнес зэрэглийн орон сууцыг та бүхэн хамгийн доод үнээр гол нь хүүгүй хуваан төлөх нөхцлөөр худалдан авах боломжтой. Мөн урьдчилгаа төлбөр бүрдүүлэхээр уян хатан байдлаар хугацаа олгож байгаагаар онцлогтой юм а. Ирээдүйд үн цэн нь өсөн нэмэгдэх энэхүү ашигтай үл хөдлөхийн төсөл та бүхэн хамтарснаар хамгийн багадаа 24, цаашлаад дунджаар 60 орчим хувийн ашиг хүртэх боломжтой талаар Эхлэл группийн зүгээс мэдэгдэж байна. За ингээд хэрэв та уг төслийг сонирхож байгаа бол доор сэтгэгдэл хэсэгт байршуулсан линкээр орж бүртгэлээ үүсгээрэй. Бүртгэл үүсгэсний дараагаар төслийн багаас та бүхэнтэй холбогдох болно. Мөн сэтгэгдэл хэсэгт харагдаж байгаа утасны дугаараар та бүхэн албаны хүмүүстэй шууд холбогдох боломжтой. Тэгвэл манай улсад энэ бүхэн хэрхэн нөлөөлөх вэ? Монгол бол геополитикийн хавчиг орчинд байрладаг улс. Манай хоёр хөрш хоёулаа BRICS-ийн хамгийн гол гишүүн орнууд. Өөрөөр хэлбэл BRICS-ийн цоо шин санхүүгийн систем, шинэ валют нь яг манай хажууд угсрагдаж байна гэсэн үг. Монгол улсын эдийн засаг дэлхийдээ хоёр замаар холбогддог. Хятад руу гардаг экспорт буюу зэс нүрс түүхийн эдүүдийн зам. Харин нөгөө зам нь доллараар хийгддэг импорт болон гадаад үр санхүүгийн системүүдийн замууд юм. Тиймээс доллар хүчгүйдэж BRICS-ийн валют хүчтэй болж эхэлбэл Монгол улс энэхүү валютын шилжилтийн дарамтыг дэлхий дээр хамгийн түрүүлж мэдрэх улс болно. Монгол улсын төгрөгийн ханш шууд доллартай уялдсан байдаг. Хэрв долларын ноёрхол суларвал төгрөгийн тогтворгүй байдал үндсэндээ хоёр талын нөлөө үзүүлж эхэлнэ. Сөрөг талаас нь дурдвал доллар унснаар манай валютын нөөцийн үнц нь буурч эхэлнэ. Мөн импортын бүтээгдэхүүнүүд тэр дундаа шатхуун техник төхөөрөмж, эм болон бусад барааны үн шууд өснө. Мөн манай улсын өрийн дарамт нэмэгдэнэ. Учир нь Монгол улс бараг дийлэнх хөрөө доллар хэлбэрээр авсан байдаг тул төгрөг сударсан тохиолдолд Монгол улсын төлөх хөр өсөж инфляц газар авч эхэлнэ. За харин эрэг талаас нь гарвал үнэхээр BRICS-ийн валют тогтвортой байвал Монгол улс нь Хятад, Орос хоёртой үндэсний валютаар гүйцэтгэх хийх боломж гарч ирж магадгүй. Мөн нэг валютын хамаарлаас ангижирч олон өөр валютуудын орон зай Монголд бий болно. Ингэснээр худалдааны зардал, валютын алдагдал багасах магадлалтай. Монгол улс нь экспортын 90 орчим хувийг Хятадд гаргаж, импортын 80 орчим хувь нь доллараар төлбөр тооцоогоо хийдэг. Хэрв Хятад бүхэлдээ BRICS-ийн валютыг гадаад худалдаандаа ашиглаж эхэлбэл Монгол улс экспортын төлбөрөө юан эсвэл BRICS-ийн шинэ валютад шилжүүлэх магадлалтай. Энэ тохиолдолд манай улсад долларын хомсдол бий болох эрсдэлтэй боловч нөгөө талаараа бид Хятадын банкны системтэй уялдаж шууд гүйцэтгэх хийх давуу талууд үүсэж мэднэ. Гэхдээ сөрөг тал нь Монголын эдийн засаг Хятадаас улам бүр хамааралтай болж таарна. Цаашлаад BRICS-ийн валютад шилжих үү, долларын талд үлдэх үгэх асуулт нь зүгээр нэг эдийн засгийн асуудал бус харин тусгаар тогтнолын асуудал болон хувирах эрсдэлтэй. Эдийн засгийн салбар мэдээж хэрэг чухал боловч аливаа улс үндэст нь тэр чигтээ дан ганц эдийн засгийн салбарын нуруунд дээр оршин тогтнодгүйг бас ойлгох хэрэгтэй. Дэлхийн түүхийн туршид хүн төрлөختөн өөрийн улс үндэстэн их орон тусгаар тогтнолын төлөө тулалдаж ирснээс эдийн засгийн төлөө сумны өдөөс гүйж байсан түүх маш цөөхөн байдаг. Миний хувьд дүгнэлт нэг иймэрхүү байна. Миний бодол бас заавал зөв байх ч албагүй. Та бүхэн өөр өөрсдийнхөө бодлыг сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.